заасан бацхан таа өнөөдрийн мэдээг хүргье. За өнгөрсөн 7 хоног санаж байна. Одоо улсын хурлын дарга орон нутагт ажиллах явцад нэг эмэгтэй ноцтой мэдээлэл хийсэн байдаг. Одоо хуурийг бол хулгч гэж өөрийгөө бол ярьсан. Тэгээд тэр хүн маань юу гэсэн байг гэхээр би одоо энэ бас товчхон бичлэгийн та бүхэнд бас сонсоход бас баримттай хэлье гэж бодсон юм аа. За энэ хүн бол одоо хулгчаар ажиллаж байгаа явцдаа тодорхой намын нэр дэвшигч нарын одоо мөнгө зүйлийг тараах тал дээр ажиллаж байгаад одоо шударга иргэдийн одоо хяналтаас баригдаад холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Машинаас олсон би зүгээр тийм ухаас би надад тэгж мөнгө өгөөд тэгж авсан. Тийм мөнгө байхгүй шүү дээ. Яг энэ 24 оны нэг одоо шийдэх байгаа юм. Яг ингэ шийдэх бүгд 2 жил ингэ аваад очиж байгаа юм. Би уцаа тэнгууд энэ нөө одоо манай нэг аваад бас өндөр насны бас тэгээд за энийг бол одоо энэ хүү ярилцлага бол олон нийтийн өмнө нэлээд явсан. Олон нийт бол энийг бас бодсон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ Монголд мэдээлэл үзэж байгаа нийт иргэд бол энийг харсан бахаа гэж ойлгож байгаа. За ингээд энэ иргэний шалгаж байгаа явц нь бол нэлээд удаашралтай. За тэгээд одоо холбогдох энэ гар утсан дээр энэ баримт надад бидэрт байгаа гэдэг ийм холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагад өгсөн. За ингээд нэр бүхий хүнийг бас хохирогчоор ингээд татцсан хэрэг хянан шийдвэрлэх ажлаа бол нэлээд удаашралтай. За хэргийг бол шүүхлүү шилжүүлэхгүй иймэрхүү асуудал явж байна. За тэгээд орон нутгаас бас шударга иргэдээс энэ холбогдох нотлох баримтыг бол одоо эрүүлж байна. За энэтэй холбогдуулаад одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бас хойшлж байгаа талаар энэ үний бас баримтыг бас эрүүлсэн. Энэтэй холбогдуулаад та бүхэн бас товчхон яриа бас сонсхийг гэж бодлоо. Тэгээд энэ маань яаж юм ихлээр бас сонгуулийн үеийн авилга хэл ахуйтай холбоотой. Үсэг саналд өгсөн хүнээ дагуулж мөнгө Манай бүгд цуглаадах та. Бүгд цуглаад дээр хэдүүлээ нэг час яриад ганцхан цаг үлдлээ. Загалцээ тэгээд үлдсэн хүмүүсээ ерөөсөө чод 100 мянган төгрөг өгийгээд чод цуглуул. Өөрсөнд чинь бол тэтэй зүгүү талингиш нэмж өгөн заяа. 100 мянган төгрөг нэмж өгөн дахиад үлдсэн байгаа юу сонгол өгөөгүй байгаа хүн болгоныг орж ирээд санал өгүүлээд. Дараач бичлэг. Үсэг саналд өгсөн хүнээ дагуулж мөнгө өртөнд дагуулж чад мөнгөний авч өгөх юм уу? Тийм юм хийх юм ааш юм. Юу тэгж ойлгох юм. Тийм завхурсан давхурцсан юм гэж юу аах вэ? Шууд юугаад таньдаг хүмүүс рүү өөрсдөө даасруугаа шууд хийгээ явуулсан шулуун шүү дээ. Бид нар шиг дагуулаа тэр смайлын дээр хий очтгийг. Мөнгө чи тэнэгтэй дээ. Юу тийчтэй. Яг өвчөд яна батлагыг харж иж явахгүй шууд хуураа гардаг гэж юу гэдэг. За тэгэхээр энэ бол зөвхөн иргэдийн 2024 оны орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн явцад одоо зөвхөн нэг баг дээр явагдаж байгаа сонгуулийн санал худалдаа ажиллагаатай холбоотой мэдээлэл одоо шударга иргэдийн хяналтын одоо явцад одоо баригдаад одоо энэ холбогдох баримтуудыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн хэдий ч гэсэн бас тэнцэн нь одоо ямар нэгэн арга сам хийх юм уу шалтгаангүйгээр 2 жил ингэж байдлаар хойшлсон шийдэгдэхгүй шударга шүүхлүү шилжүүлэхгүй иймэрхүү нөхцөл байдалтай байж байгаа нь бол одоо энэ сонгуулийн үеийн авилга сонгууль худалдаа хууль ёс үйл ажиллагаа үнэтэй тэмцэх засгийн газрын үйл ажиллагаа төдийлөн хангалттай явагдахгүй байна гэж ойлгож байна. Монгол Улсын үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт дээр одоо Монгол Улсын засгийн газрын үндсэн чиг үүрэгд бол гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах чиг үүрэг бол үндсэн хуулиараа байдаг. Гэсэн хэдий ч гэсэн одоо Монгол Улсын засгийн газар яг одоо шаардлагатай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар бол одоо төдийлөн хариуцлага арга хэмжээ авахгүй зөвхөн одоо улс төрийн зорилгын үүднээс асуудалтай тэтэрхий хандаж тодорхой асуудлыг одоо хойш нь тавьж энэ асуудал дээр
тавихгүй иймэрхүү байдлаар явж байна. Тийм учраас энэ асуудлыг бол бидний зүгээс бол одоо Монгол Улсын засгийн газарт болон цагдаагийн ерхий газар, ерхий прокурор, орхитой тэмцэх газарт холбогдож шалгуулнаа. Тэгэхгүй бол одоо энэ чинь зөвхөн нэг баг дээр болсон асуудал биш. Магадгүй энэ нэр бүхий улс төрийн намаас улсын хэмжээнд ингэж сонгуулийг зохион байгуулж лөөрддөг нэг хүнийг 100 мянгаар тооцоход бол одоо 100 хүнийг авчир гэхэд бол одоо бараг 10 сая төгрөг тараагаад сонгуулийг лөөрдөж одоо төрийн эрхийг хөлөөсөр авдаг. Ийм үйл баримт бол одоо бас баримтууд байна. За энэс гадна зөндөл одоо баримтууд бол одоо иргэдэд байна гэж байгаа. Тэгээд энэ талд хуулирлтын байгууллагууд өгсөн. Тэгээд одоо хоёр хүн баримтыг та бүхэнд танилцууллаа. Тэгээд энэ асуудлыг бол одоо яг энэ хүмүүн үү бүш үү яг юу болсон бэ гэдгийг бол хуулирлтын байгууллагууд цаашдаа шалгаад одоо шударга шүүхийн өмнө авч бахаа гэд найдаж байна. Баярлалаа.